Монголын үндэсний ардсан намын аймгийн орны 4-р бүгд хурлын хуралдааны зохион байгуулалтын үйл ажиллагааг Монголын үндэсний ардсан намын үндсэн ба тусгай журмын үндэслэн энэ дэгээр зохицуулна. 1-р Монголын үндэсний ардсан намын аймгийн орны 4-р бүгд хурал Монголын үндэсний ардсан намын үндсэн журам тусгай журмын хүрээнд аймгийн их ашиг нийцүүлэн хуралдааны энэ дэгийг сахиж асуудлыг чиглүүлээд ажил хэрэгцээ хэлэлцэн гишүүдийн ерөнхий олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. 2-р нийт төлөөлөгчдийн 3-2-оос доошгүй нэгснээр хуралдаанд 40 болно. 3-р хурлыг бүгд хурлаас сонгогдсон хуралдааны дарга нарийн бичгийн дарга намын үндсэн журам тусгай журмаар олгосон эрхийнхээ дагуу хуралдааны удирдана. Энэхүү дэгийн дагуу хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана. 4. Хэлэлцэж байгаа асуудлаар төлөөлөгч 2 удаа үргэлж болно. За 1 удаа 5 минут хүртэл үгэлнэ. 5. 2 цаг тутамд 15 минут зарцуулж болно. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. 7. Хэлэлцэж байгаа асуудлаар төлөөлөгч асуулт хариулт явуулсны дараа санал шүүмжлэлийг дарна гэсэн ийм хуралдааны бий болно. За эндээс асуух зүйл байна. Хуралдааны биеэс. За 그리고 다른 날이 비친 다가 일신다고 해서 ямар 일신 비치나지. 아니 ямар 일신 그렇다는 거야. хоёр гасуу дөрөвдүгээр бүгд хурал дэгийн다고 해서 бичин дөрөвдүгээр хурлын ханы батгахч учраас дээдлийн дөрөвдүгээр бүгд хурал гэсэн ямар агуулгаар авчихсан. Энэ ч ашиг. Дөрөвдүгээр бүгд хурлын хуралдааны зохион байгуулалт ажиллагааг Монголын үндэсний ардсан намын үндсэн журам ба тусгай журмын үндэслэн энэ дэгээр зохицуулна. Үндсэн ба тусгай дараагийн асуудлын үед яг үгээр энэ ч ашиг. 아이 둘 다 저런 거. 일단은 다른 날이 또서 나이 저런 거. 동의할 수 있네. 야마를 입고. 이거를 오늘 бүгд хурлаас сонгогдсон хуралдааны дараа нарийн бичгийн дараа үндсэн журам тусгай журмаар болгосон эрхийнхээ дагуу хуралдааны хэлэлцэж үндсэн ба тусгай журмууд бол хуралдааныг бол хурал удирдагч дарга явуулна гэсэн юм байна. Тэрүүгээр л одоо их үүргийн тусаа тавьчихмаар байна гэсэн заяа. Хуралдааны үндсэн журам тусгай журам заасандагуу зохион байгуулж явуулсан үүрэгтэй гэдгийг оруулсан байсан. Тусгай журам үндсэн журам тусгай журам заасан ихээр таарч чинь хурлын дараа нарийн чинь дараа тийм ихтэй гэдэг гэж ирэх гэж оруулна. Шинээс чиглэл томлох тухай. Энэ асуудлыг сайн хэлсэн шийдвэрлсэн. Хоёрдугаарт нь Монголын үндэсний ардсан намын Аранга аймгийн орооны 1999 оны ажлын тайр илтгэгч нь Монголын үндэсний ардсан намын аймгийн орооны дарга Баярлалаа. Гуравдугаарт нь Монголын үндэсний ардсан намын аймгийн сумгийн үүлүүдийн бүх гишүүдийн хурлын тоо зарлах тухай. Илтгэгч нь Монголын үндэсний ардсан намын аймгийн орооны дарга Баярлалаа. Дөрөвдүгээрт нь Монголын үндэсний ардсан намын Аранга аймгийн орооны 5-дугаар баг хурлын тоо зарлаж баг хурлын мандатын комисс байгуулах тухай. Ийм үндсэн 4 асуудлыг хэлцүүлэхээр оруулж байна. За энэ дээр энд ямар санал байна? Батлах. За ингээд хэлцэх асуудлын дараалал Монголын үндэсний ардсан намын Аранга аймгийн орооны 1999 оны ажлын 1999 он Монголын үндэсний ардсан намын Аранга аймгийн орооны бүх турлаас батлагдсан ажлын төлөвлөгөө Монголын үндэсний ардсан намын ерөнхий нарийн бичгийн дарга нарын бодлогоор шинжилгээд өдөртөмжийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Бүх төрлийн төлөөлөл тааван Монголын үндэсний ардсан намын Аранга аймгийн орооны 1999 оны ажлыг тайлбарна. 1. Аймгийн намын орооны төлөвлөгчид
сард нэгэд доош угаасаа оролцож намын цагийн асуудлыг бэлтгэж шийдвэрлэж ирсэнтэй. Үүнд 1999 оны 1-р сард намын орооны төлөвлөлт удаа оролцож аймгийн намын орооны 1998 оны ажлын байр түүнд дүгнэлт үнэлэл 1999 оны ажлын чиглэл төлөвлөгөө аймгийн төсөл аймаг бий болсон улс төрийн нөхцөл байдал аймгийн иргэдийн төлөөлөгчдийн уралдаж чадахгүй байгаа байдал түүнээс гарах арга үүний намын өрөөний нөхцөл байдал үүний ажлыг хийх аргачлалын талаар хэлсэн тодорхой шийдвэр төлөвлөлтийг гаргасан байна. Хоёрдугаар сарын болсон 2 удаагийн ураар аймгийн намын орооны төлөвлөлтөд Ордын бэлтгэл ажил намын батлах шинжилгээ ажлын нэр түүний бэлтгэл ажил аймгийн насны дараа тогтолцоодоо оролцож үүсгэн аймгийн хэдийн төлөөлөгчдийн хуралдах өөрийн намын төлөөлөгчд болон бусад намынхаа төлөв харилцааны асуудлуудыг хэлсэн чиглэсэн байна. Урдугаар намын орооны төлөөлөгчд уралдаа оролцож сумдын намын өрөөний 1998 оны ажил үнэлж байр эзлэлийн урамшуулах ажлын дурдлагатай байгаа өөрөөр тодорхой хугацаатай өөрөлдөө төлөвлөж ажиллах аймгийн намын орооны байрны төвчдийн асуудлыг шийдвэрлэх намын бүгд турал батлах шинжилгээ аягийн нээлтээр зохион байгуулах ажил эрдэнэ улсын сумын үүрийн дарга болон зарим гишүүдээр өргөн байсан шаардлага дүүндөх хариу зэрэг асуудлуудыг хэлсэн тодорхой шийдвэрүүдийг гаргасан билээ. Дөрөвдүгээр сарын төлөвлөгчдийн уралдаан аймгийн намын орооны тогтоох шийдвэр төлөөлөгчдөд гаргасан самт шинжилгээний талаар хэлцэж ажлын төлөвлөгөө үйл ажиллагаанд туслах намын бүгд улсын шийдвэр болон Монголын үндэсний арчсан намын чуулганаас гарсан тогтоох шийдвэрүүдийг намын үүрэг гишүүдэд туршлах талаар тус хэлэлцэн шийдвэрлсэн байна. 5 дугаар сарын төлөвлөгчдийн уралдаанд Монголын үндэсний арчсан намын тэргүүн Монгол улсын ерөнхий сайд Улс аймагт хэрэгтэй холбогдсон бэлтгэл ажил намын батлах шинжилгээ ажлыг сумдад зохион байгуулах сумдын намын үүрийн дарга гишүүдэд хийгдэх Конрад Аденауэрын сангийн сургалтын талаар хэлэлцэн шийдвэр гаргасан байна. 1999 оны 6 сарын хурлаар аймгийн намын орооны эхний хангалтчид хийсэн ажил санхүүгийн тайлбар хэлэлцэн цааш дэг ажлын чиглэлээ тогтоох намын чиглэлд ахмад эмэгтэйчүүд залуучуудын байгууллагын ажлын тайлбар хэлэлцэн хамтран ажиллах ажлын чиглэл намын дэргэдэх байгууллагууд сар бүр цуглан уулз хөдөлтөй болох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлсэн байна. 7 дугаар сарын төлөвлөгчдийн хурлаар аймгийн намын орооны 1999 оны эхний хангалтчдын ажлын болон санхүүгийн байдал цаашдын бараг админ тухайд хуралдан ажиллаж байгаа намын зарим хэсгийн ажлын тайлбар намын үүргийн төлөвлөгөө бичиг тоо тайлбар мэдээ намын үүргийн ажлын байдлыг хэлэлцэн шийдвэрлсэн байна. 10-12 дугаар сарын төлөвлөгчдийн хурлаар Монголын үндэсний арчсан нам байгуулагдсны 7 жилийн тэмдэглэн үйлчлүүлсэн аймгийн намын орооноос 3 дугаар удирдлагт хийсэн ажлын тайлбар 4-р удирдлагт хийх ажлын чиглэл арчсан хүнсэлтийн 10 жилийн тэмдэглэн үйлчлүүлэх ажлын төлөвлөгөө тэмдэглэх бэлтгэл ажил он үеэр зохиогдох ажлын талаар мөн он баяраар шагналдах хүмүүсийн тодорхойлт сумдад өгөх ажлын чиглэл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцэн тодорхой шийдвэр тогтоолуудыг гаргасан байна. Сумдын намын үүрүүд эргүүлэгчдийнхээ хурлаар ажлын төлөвлөгөөнд туслагдсан болон шаардлагатай цаг үеийн асуудлуудтай холбогдуулан цар тутам хурлаа хийж тодорхой шийдвэр төлөвлөлтүүдийг гаргаж намынхаа ажилдаа хэрэгжүүлж ирсэн байна. Намын үүрүүд аймаг эрүүлдэг ажлынхаа тайлбар үйлчлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж ирсэн асуудлын талаар мэдээлж ирсэн байна. Аймгийн намын ороонд ирүүлсэн мэдээ тайлбараас үзэхэд намын үүрийн төлөвлөлтийн хурлыг тогтмол үйлдвэрлэлээр ажил хэрэгчээр хийж ажил тогтмолдсон үүрүүдэд хашаар жаргалан төсрүүж бүгээнүүр үлзий сунд орших захир хангаар цэцэрлэг өндөр удаан шулууд хайрхан хотонд улган их тамир зэрэг сумдын үүрэг төлөвлөгч байгаа хурлыг хийсэн тухай нэг ч мэдээ тайлан ирүүлээгүй байгаа нь эдгээр сумдын намын үүрийн төлөвлөгчдийн хурд хийгддэг. Түүнээс болж намын үүрийн ажил доголдол дутагдaltaй байдгийг нэг илэрхийлж үзэгдэлтэй байна. 2. Иргэдийн төлөөлөгчдийн хурдлах намын гишүүн төлөөлөгчтэй ажилласан байдаг.
аймгийн намын орооны дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга нар болон намын орооны төлөвлөгчид аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах өөрийн намын бүлгийн төлөөлөгчтэй уулзсан иргэдийн төлөөлөгчдийн хурал намын зүгээс баримт болох иргэдийн талаар санал бодлоо солилцсон намын орооны төлөвлөгчдөөс гаргасан шийдвэрийн дагуу тодорхой өөрөөр даатгуулт өгчөж хичээлээ. Тухайлбал 1998 оны сүүлчээр болцсон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмд ажиллагаа хүндэрч хуралдаж чадахгүй байсан асуудалд олон талаас нухацтай хандаж намын болон эзний бүлгийн төлөөлөгчтэй намын орооны дарга зэргүүлэгчид удаа уулзаж хамтран харилцан ойлголцсон дэвшигдэх замаар асуудлыг зөвлөлтөөр шийдвэрсэн байна. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сум багт ажиллахад тодорхой үүрэг даатгал өгч төр засаг аймаг орон нутгийн болон намын бодлого шийдвэр үйл ажиллагааг иргэн төлөөлөгчдөд сурчтан таниулах сонгогч иргэдээс тавьсан санал хүсэлтийг барагдуулах холбогдох газар дэх шийдвэрлэх талаар зөвлөмжөж ажиллауллаа. 2000 оны сонгуулиар аймаг сум багт дэвших магадлалтай шийдвэрийн судалгааг сумын намын үүрэгтэй хамтран гаргаж зарим хүмүүстэй уулзсан нийт дэвших боломжтой газарт нь ажиллуулах ажлыг эхлээд байна. Энэ ажил сумын өөрөөр хэлмуутай ажил байгаад анхаарч үздэг байна. Аймгийн намын орооны дарга болон төлөвлөгчид өндөр удаан цэцэрлэг цэнгэл хашаад цэнхэр болгон сумын намын байгууллага сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдах өөрийн нам эзний бүлгийн төлөөлөгчтэй уулзсан ярилцаж сум орон нутгийн амьдрал иргэдийн төлөөлөгчдийн хуралдах бэрхшээл төвчлөлтөнтэй асуудлуудыг харилцан ярилцсаны үндсэндээр нам эзний бүлэг ашигтайгаар шийдвэрлэж ирлээ. Сумын намын өөрөөр ухаан шатны хуралд намаас сонгогдсон төлөөлөгчтэй уулзсан намын бодлого шийдвэр үйл ажиллагааг таниулах сум орон нутгийн тулгамдсан асуудал бусад нам эзний бүлгүүтэй санал бодлогын дөрвөлтэй асуудлууд дээр эцэг зэрэг намын байгууллагын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн байна. 3. Аймаг сумын засаг дарга түүний аппаратаар ажилласан байна. Аймгийн намын ороо аймаг сумын засаг даргын хамгийн газарт ажилладаг өөрийн намын гишүүн албан тушаалтнуудаараа дамжуулан төр засаг аймаг сумын болон намын бодлого шийдвэрийг иргэд төлөөлөгчдөд сурчлах ажлыг зохиож ирсний зэрэгцээ аймгийн засаг даргын хамгийн газарт тодорхой алба хашиж байгаа 10 гаруй гишүүдийг тохиолдсон доо. Намын батлах шинжилтийн баярын намын ажлаар сундал ажиллауллаа. Тухайлах юм бол миний вид арай захир хангаар өндөр удаан цэнхэр жаргалан бацангал хашаа сундаг. Аймгийн засаг дарга бадрах чулуу хашаа хотон төвшрүүлэх цэнхэр өндөр удаан сундаг. Намын орооны нарийн бичгийн дарга тогтхой цэнхэр төвшрүүлэх хотон хашаа бацангал жаргалан сундаг. Аймгийн байгаль орчны газрын дарга Баттуулга Эрдэнэ манд цэнхэр төвшрүүлэх сум чулуу сум. Аймгийн хөдөлмөр зохицуулалтын албаны дарга даваад явж хашаад цэнхэр бацангал сум. Аймгийн татварын хэлцэн дарга цэрэн найдвар хашаад жаргалан сум. Аймгийн үйл хөдлөх хөрөнгөний бүртгэлийн төвчөөний дарга тавх сурам хашаад цэнхэр жаргалан сум. Аймгийн мэргэжлийн хамтлагийн албаны дарга баян хашаад үлзий төгөөрөө хайрхан хангаа тариад чулуу өндөр удааны ажил амьдралын асуудлыг шийдвэрсэн байна. Аймгийн Монголын үндэсний ардсан намын ороонд орон нутгад ирэх байгаа намын хувьд намынхаа гишүүдийн ахуй амьдрал тусламж дэмжлэг үзүүлэх ажил албан томлон ажиллуулах тодорхой ажил албан эрхлэл зүйн гишүүдийн гаргасан санаачлах хүсэлтийг дэмжин ажиллах тал дээр анхаарч ирлээ. Аймаг сумын удирдлага иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчтэй тохиролцсны үндсэндээ хашаад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөвлөгчдийн дарга цэцэрлэг сумын засаг дарга Эрдэнэ нутгийн сумын засаг даргын орлогч тамгын газрын дарга Эрдэнэ нутгийн сумын хот тогтчуулалтын газрын дарга засаг даргын газрын түшмэл чулуу сумын орлогч аймгийн байгаль орчны газрын дарга байгалийн боломжтой халдвар төвчөнтэй тэмцэх салбар станцын дарга зэрэг албан тушаал хамтан ажиллаж байна. Аймгийн намын орооны дарга нарийн бичгийн дарга нар ахмадын өдөр сар шинийн баяр ардсан үндэстний 10 жилийн ой зэрэг тэмдэглэлт төлөвлөлөөр намын ахын гишүүдийг хүлээн авч уулзсан санал саналыг сонсож намын байгууллагын ажлын явц тулгамдж байгаа асуудлууд ойрын зорилт ахмадуудын талаар төрөөс болон аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон
аймгийн намын орооноос намын ахын гишүүдтэй гарын мэдээлэл гартууж баяр хүргэсэн байна. Сумдын намын өрөөнд нь тэмдэглэл зүйл явдлуудын үеэр намын ахмад дэжүүд залуучуудын байгууллагын төлөөлөгч бүтээн авч уулзаж сан дуудлыг сонсох үздэгчдийг уулзах төрцөн уралдаан зохиох зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна. Тухайлбал хашаад сумын намын өвөр ахмадын жил зориулан ахмадуудаа бүтээн авч гарын мэдээлэл өгөх амьдрал ядуу хоёр ахмад гишүүн 100,000 төгрөгийн уцалгүй тусламж олгох, хоёр гишүүнийг дээд сургуульд оруулж сургалтын төлбөрийг төлсөн. Малгай гишүүдийг малжуулах, ажил эрхлэхгүй гишүүдийг үндэсний ногооны төсөлд хамруулах зэрэг ажлуудыг эхлүүлж, шинэ үе залуучуудын байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллагатайгаа хамтран гар бөмбөг сагсан бүлгийн зохион байгуулсан байна. Шинэ үе байгууллагатайгаа хамтран гишүүдийн дунд уралдаан төлөвийн зохиол. Эрдэнэ манд сумын намын өвөр ахмадын жилийг тохиолдуулан ахмад настай эмэгтэйчүүдийн алдрыг тэмдэглэж, Өгөөний сумын намын өвөр ажилгүй 6 гишүүнийг ядуурлыг бууруулж хамруулж, намын 2 гишүүний эрүүл мэндийн даатгалын хураамжийг сумаар өгч, 2 гишүүнийг 3-4 сарын хугацаатай ажлын төр байраар хангаж, 1 гишүүнийг төрийн үйлчилгээний албан авч ажиллуулсан зэрэг тодорхой ажлуудыг хийсэн байна. Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд хашаад сумын намын өвөр таньдваар цугларсан малыг малгүй байгаа намын гишүүдэд малжуулах төслийн хэлбэрээр өгч малаа өсгөн үржүүлэх ажлыг эхлэхээр тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн. Ногооны хөдөлж байгуулсан түүнийгээ төчгдөн ажилтгүй иргэдийг зохион байгуулалтаар ажилуулах ажлыг хийж ирсэн гишүүдийн амьдрал ахуйг дээшлүүлж ажлын байр бий болгохоос гадна намын санхүүжилтийн асуудлыг давхар шийдэх боломжтой байгаа тул бусад өөрөд энэ дээр санаа авч энэ туршлагыг ажилдаа нэвтрүүлэх хэрэгтэй зориуд тэмдэглэн хэлэх байна. Аймгийн намын ороо намын эмэгтэйчүүдийн байгууллагатайгаа хамтран намын ахын гишүүн аймгийн Монголын ардчилсан намын орооны дарга асан дорж чулууны гэргийн Минагийн хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх зорилгоор хийсэн бүтээлээр нь тусны шилдэг загварын